Биш part 3-ын 2 нь part 3 хэсэг шүү. За тэгээд сүүл бэлтгэл хийсэн штэ. Тэгсэн чинь нөгөө энийг нь болохоор чи яагаад ингэж их юм гээл нөгөө сошиороо чи асууж өгч байгаа юм л та. Чи ийм өдөө хийж их хичээж шүү гээл. Тэгтээ чи хэрвээ минаттай зэрэгцмээр байвал энэ байдал чинь чамд хангалттай биш гэж урам юу хэлж байгаа. Гэсэн чи дохиод дугаараш яг гоё хаан хой шиг ногоороод унтчихсан чи. Хотын хаан ихтэй кайжу гарч ирлээ гэсэн чи мангар нөгөө мөөг тэгсэндээ бүр кайжунууд амар олон байж таардیں۔ Минаа болон соширо нэлээ ахлах гарууд үзэлцгээр болж байгаа. Тэгээд бас манай анхан шат гэж дуун шатууд манай Кафкагаас бусдна. За тэгэл Кафка маань буугаад нэглээл энэ удаа заавал тэмцэндээ биш энэ удаа заавал тэгэндээ гэл. Тэгсэн чинь манай хүн яасан бэ? Хамаагүй ирч хүчтэй байсан болохоор бөөлчхөө шахаал. За ямар ч тааж бүр машин дээврээс манайд ажиглахаар болж байгаа кайжунууд хаанааг соширогоор ахлуулсан. Тэгээд мина ганцаараа болохоор нөгөө мина ганцаараа томыг харин манайд жижигийг аргалах хайгур боссын болохоор манай минастай цүн буутах юм байна. Бүр мангар жижигхэн кайжунууд. Яг нөгөө хүмүүсээс жоохон нэг дахин л өндөрлөлтөө. Стик тэрэг бууж ирээл. За тэгэл зарим пуужнаар харуулсан чинь нэлээд байгаа юм байна уу? Соширо шинэ хүмүүсийг үзүүлээд өг гэж дэмжээл. Манай Кафка ч бүр хүчээ хөрөмслүүлж байсан чинь нөгөө нэг кайжустай нислэн хогийн сав руу зөгчдөг нас. Шим өргөчдөг нас. Манай хэж чинь бүр юу вэ? Өмнөх нөгөө хүмүүсээ ч лааж байгаа юм чинь. Өмнөх хүмүүсээ ч хамаагүй өмнөх хүмүүсээ идүү хүчтэй ээждээ бүгдээрээ галж өгч байгаа. Кайжунууд нэг нэгээр унаал. Энэ нарийн ч ганцаараа тасан тахгүй яаж устгаад байгаа юм гэж ардгар шүдэд асуусан чинь нөгөөх нь хөлдөөдөг сумтай юм байл л дээ. За нөгөө талд өстө буудалцж өгч байна. Ийм бүр юу вэ? Ногоон өсөлт гараад бүр оноогоор өсөж юм да. Хийгээд. Ээжида. Би түүх болохоос цаашгүй болохоор сул талын ихэнх ойлгох хэрэгтэй. Тэгээд цогцлогоо очингуудаа ямар ч нэг юм хийгээд. Нэ фотографснаа шууд Тэсний бүхснөөс нь өндөг шиг юмнуудыг устгахгүй бол дахиад нөхөн төлжөөд байгаа юм байна гэж мэдээд өгдөө. Баярлалаа Кафка гэж хэлдэг. За тэгээд сул талын яартай төв рүүгээ залгаж хэлж байгаа юм л та. За тэгээд манай хүн өөр явж байсан юу вэ? Хажууд нь бүр илбэрч болж идэг. Ахмад мина бод зарим нь болохоор том руу найл хийдэн дээр нөлөөлж байгаагүй. Миний ч бүр юу вэ? Мангар том боо шотгон гаргаж ирсэн бүр энерги хөрөнгөлөө. Энэ 96% болсон тулангуудтай шууд бүр цөм бууцчихдээ байхгүй. Кафка нөгөө мина биш. Тэгээд энэ хоёр ярьж тэгээд хүмүүс чадсан юм гэсэн чинь энэ чинь нөгөө чадахгүй ч гэсэн мэдээж яагаад надад томроод байгаа юм бэ? Суураа мэдээж байгаа. Гол чи 11 мангар хийдэггүй. Атаас нь гараад ирсэн болгоомжтой худаа биш. Мата чинь шууд хуруугаа хөлгөө лалцсан юм уу харж ирсэн юм биш. Энэ бүр аюу
Тэс юм юм бэ. Хостой юм шиг харагдаж байна. За одоо бараг жижиг юм дууссан байна. Тэгсэн чинь нэг хэдэн бүр ургаад идэх шүү. Ургаад. Хай тэгээд манай хүмүүс хороо тэгээд хороо бүгдээрээ ямтай урагшаа давшиж өгч байгаа. Нөгөө шүтэн гоо хэвэл байгаа юм шиг байна. Рин одоо хаамсаад аргагүй шүү дээ. Хам хурдаараа буудаад хаа. Зарим юмд нөлөөлж байгаа байдгүй. Нөгөө хэд бүр зогтсон дундаас нь бараг жижиг амтд буугаал байдаг. Тэгсэн чинь нэг цэвэрлэгчний хоцтой нэг гад энэ ч бас явахгүй. Юу миний сургуулийн дахин хөвдөх юм хэнийг устгасан хата. Энэ дундаас хамаг эдингийн үсэд хотлоод өгсөн. Кайжугийн тухай сайн мэддэг хүмүүс арай энд байгаа юм уу? Тэгээ түрүүний кайжу гар байсан байж тардیں۔ Нөгөө тал цэвэрлэгч тулаан болж байгаа эсрэг дурандаас хий. За тэгээд нөгөө юу илээд дараа шинүүдийн шатаа гарна. Дээрээ нөгөө шинэ хүн хаана ган гэсэн чи дахиад би гад юм энэ та гэж боддог. Нөгөө шинэ хүн чинь хуруугаа хөдөлгөөд дээрээ нөгөө кикорыг шахтуулсан гар байсан байж тардیں۔ Дахиад нөгөө цээж рүү буудаж хандгуун багтаа. Юу өгөн зүрхийн онмоор ирсэн. Энэ би энэ дахиад сул дараа юм аа би. Тэснээ нөгөө моогийн толгойд. Тусан дуудах гэсэн чинь юу вэ? Болдгоо холбоо Wi-Fi гэдэг ш. Чи та нар миний бүрхүүлсэн интернет ордгүй. Чи шүлжээгүй газар орсон болохоор зөөж чадахгүй. Тэгэл манай хоёрын хэсэг нэг л чи нэг бахаргүй хэмжээд өгсөн. Кайж дахиад энэ руу буудах гэсэн чинь манай энэ бутаа. Ардгуурс чи зүгтж тусламжлууд гэсэн чинь нөгөө хүн үгүй би оцголсон сонгож байгаа дахиад хэрэгж байгаа. Би нэг арга болон чигээс тусламжлууд гэж байна. Энд чинь нөгөө кайжу нэмэр хитлэнгээ. За тэгээд тулаа үргэлжлээд манай хүн буудаад байдаг нөгөө хүнд бултаад. Шаавс нөгөө ардгуурс чөлтөн бүр сүлдээ явах тэнхэг болоод өмнө үргэлж би өөр хүнээрээ аруулмааргүй юм. Энийг нэг юм амар хурд гэж амар сүртөө буу гаргаж ирээ. Тэгсэн чинь нөгөө ардгуурс чи надаар авруултаа штэ гэж. Тосон дуусахгүй яасан юм бэ? Кайжу нөгөө кайжу ч болохоор үгүй угаасаа эндээс гарах боломжгүй намайг хөөсөн утгаар хайсан. Өөр манай одоо энд нь нөхөн дэвчтэй гэдэг шиг. Нөгөө хүн хөлдөх сумаараа автомат скилээ гаргаад буудтیں۔ Нөгөө хүн чинь цогцоор хамгаалсан байж таарсан. Тэсний одоо чиний хамааг хүч барагдсан баг гэснээр шүү. Хайр нэргүй буудаж өгнө үү. Нөгөө тал соширо болохоор ардын сүдээс энэ хоёрыг нөгөө холбоонд хийснийг мэдэн. Нөгөө кайжу шичнийг гадралж байгаа. Нөгөө талд энэ хоёр цацаг царайлаа. Энэ бүр муухай тамалж байгаа юм л та. Чөтгөр шиг. Ардгаар өсч үгүй би дахиж хүн өхөөлөхгүй. Гээл буугаараа ядан чадан байж байгаа л маань овш минь гэдээ буудах гэсэн чаавас. Бурхан ч вэ чөтгөрч вэ Риног аваад өгөөч гэдэг үйлжсэн манай кафе ирсэн. Шууд толгоор толгойн тасалтлан шааж байгаа юм чинь. Нөгөө бүр кайжу юу вэ бүр юу болоод байна? What the fuck гэж дотроо бүр сний толгойгоо аваад суулгачихж байгаа аргагүй л дээ. За кайжу нэмрийн эсрэг шинэхэн кайжу. Чи ингэж яагаад кайжу имэжж тэгж байгаа. Уг нь хоёулаа хамтраад наад хоёрыг жаалчих боломжтой байлаа л та. За яг чи шийдсэн бол
чамайг алхаас. Гэсэн чи манай оногцсон мөртлөөс яахчгүй. Энийг юм дандаа л чээж юм бодчих юм. Нөгөөх нь бүр ардаас бүр баахан сүртэй зевсэг гаргаж ирээ. Нөгөө тоо чи бас энэ хоёрыг гэсэн юм уу гэж шууд уурлал өстэй нөгөөх чи балбаж гонь. Хэдэн байр да. Сүмийн нийл гартны шааж байгаа юм чи. Кая манай кафе ганц хөөлийн өгөхээр байлаа. Оо шаврын хаалт зэрүүд гарч ирсэн. Кайжу номер 8-ыг олчлоо гэдэг мэдээлэл. Нөгөө талд Кикороныг мангасд үзэлцэж байгаа л нам. За тэгээд Каока би дээрийн Кайжуг өрцнийг мэдрээд байна гэснээр Кайжу төрхөнд ороод энэхийг чамд даатгалаа гэж авчдээ. Каока зүгээр болов гэл Кикоро санаа зовоос. Санаа зовоо. Нөгөө талд нөгөө Кайжу юу вэ? Болоогүй дээ. Нөгөө хүмүүсийг хамгаалаад чи яваа байлаа. Гэхдээ би дараагийн удаад ялахад амаргүй шүү гэсний алга болчих. Манай Каока зүгтээ хүндөрхөнд орыг хэн завдалгүй нөгөө шооширо орсон. Кайжу номер 8-ыг олсон. Гэх мэдээл Мина олон түн хүмүүс хэлж байгаа. За зогсоо дайгуу дээрээ. Манай хүнч бутгаас өөр юм хийж чадахгүй хурд гэж дааж байгаа юм чинь. Оо тэгээд энэ удаад ямар ч чамайг зүгтаалахгүй дээ Кайжу номер 8. Гэснээр бүр хамаг юм хөрвүүлж байгаа. Амар аагараа. Манай үзэлцэх гэсэн чи гинэтл гарч ирсэндээ шууд чэжин бүр цөмийн юм шиг чэжин амар зүсээ таждыг гүнзгий. Манай өстө бултаал хамгаалал. Энийг нэг юм энэ л хүн биш. Яалаа гэсэн онцгой чадвар гэж бүр цөмийн нийл гартлан зөхөөл. Манай хүнж гараа ургуулсан ч гэлээ гараа ургуулахад нэлээд хугацаа шаарддаг гэдгийг мэдээд болтох эсвэл нэлээд хүчтэй хамгаалалт үүсгэхээс өөр аргагүй гэдгийг мэддэг. Нөгөө нэг юм амар дайрж байгаа юм чинь. Тэгэл манай хүн хит дайрж болтож байгаа л. Яалаач хүн бишээ гэл. Нөгөө манай хүнч бүр сүлдээ шууд сэлмийн шингээж байгаа л. Биш гүнгийн шингээж ирсэн. Маа гээл нэлийн хүчтэй сэлмээр хууртал зогж байгаа л. Тутж байгаа 80% зөгтөөр. Нэг Кикоро хүлээж исэн Каока арай гэж ирлээ. Йоо. Ашгүй бүх энэ бүх мангасуудын Кикоро устгачиж. За тэгэл манай нэг шууд тусаал. Үгүй би өөрөө тэрийг устгах чадна гэж хэлдэг. Гэснээр Риано явах гэсэн ийм байдалтай яаж авдیں۔ Гэл. Ингээд парт 2 маань төгсөв гэх юм цаашаа юм дээ. Тэгээд нөгөө ямарчж Мина иргэдээс сошиалыг нь баттай байдлаар чамайг анх удаа дагаж ажилласны зургийг авч Кайжу номер 8 ямар ч хүчтэйсэн нэлийн хүчтэй байсан. Дай Кайжу юм шиг үлээ. Манай Кайжу юм шүү. Тэгээд манг хэрэг хүний хөдөлгөөн хийж чаддаг. Тэгээд бас манай зэрэг дундаас адилхан байсан. Манай зэрэг дундаас Кайжу номер 8 байх магадaltaй гэж манг байна уу хамаагүй.